Иргэдийн амьдрах орчинтой холбоотой дараагийн мэдээг дахин хүргэе. Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байрлах Дүнжин гаруй худалдааны төвийн зүүн талын 200 м орчим явган үний замыг засвар хийхээр 2 жилийн өмнө хуулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажил эхлээгүй байна. Үүний улмаас иргэд авгар давгар энхэл донхол замаар зорчхоос өөр аргагүй болж явган зорчигчдын аюулгүй байдал эрсдэлд оржээ. Ялангуяа өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдүүдийн хувьд унах, бэртэх, гэмтэх эрсдэл өндөр хэвээр байна. За Дүнжин гаруй худалдааны урт талд бол ойролцоогоор 300-аас 400 м-т бол явган үний замыг хуулсан байдалтай байгаа юм. За энэ байдалтайгаа бол иргэдийн хэлж байгаагаар бол жилээс 2 жилийн хугацаа өнгөрж байгаа юм. За энэ явган үний замыг хуулснаар бол иргэдийн хувьд бол одоо чулуу болон шороон замаар зорж байгаа. Ингэснээр бол энэ хажуудалд харагдж байгаа нөхрөө хальт гიშгэх мөн яг стандартын бүс учраас гэмтэж бэртэх тохиолдол бол цөөнгүй гэдгийг бол иргэдийн зүгээс бол хэлж байгаамаа. 2 жил шахал явж шít. Одооноос нэг юм юу хийгээд байгаа юм биш үү? Зам засаад ир цаанаасаа. Мэдээж хүндрэлтэй элгүй машины зам явгууны зам хоёр. Би ингэж байгаа юм чинь хүүхэд өндөр настай хүн ингэж бисээ бас тэнд бас эвгүй гიშгчил байна бас тий. Тэгээ яг янзлахгүй одоо энийгэр бол одоо гүйдэг хүмүүс айгүй их явдаг. Гүйлтийн зам, дугуйн зам байдаг болохоор яг энэ хэсгээр ингээ орж харахтаа айгүй төвхтэй. Янзлахаараа ингээд яг энэ хэсгийг ингээд нэг 150-200 м-ийг ерөөс орчод байдаг. Тэгээд энэ хэсгийг ингээ янзлчуул уг нь бас хэрэгтэй юм байгаамаа л гэж хэлж байна. Эрсдэлтэй зүйл гэх юм бол яг энэ өндөр шороон дүүгээр явхад бас хэцүү байгаа. Тэгээд хүндрэлтэй гэх юм бол угаасаа эн чинь явгууны зам байхгүй одоо яг энэ замын хажуудлаар ингээ шороо байгаа болохоор нөгөө зам руу орох ч юм уу тийм асуудал байгаа л. Бүр хараа нөгөө энэ ингээд тэр дугуугаар ингээд бүр ингээд хоол явдаг. Тэр нөгөө нэг энэний чинь цаана нөгөө шин 100 гээд нэг захмах байгаа штэ. Тэр хүртэл ингээд айгүй цэвэрхэн байсан. Энэ зам заснантай холбоотой энийг ингээд авсарчул гэж бодоод байгаа юм да. Засчул бол хүүхэд хэрэгтэй хүн те жоо хүүхэдтэй хүмүүс хэрэгтэй л баг. Машины замаар л одоо ингээд яваад байгаа шүү те. Тийм болохоор мэдээд ирсдээс байгаа. За тус байршилд оройн цагаараа гэрэлтүүлэх явган хүний зам байхгүй улмаас иргэд унаж бэртэх тохиолдол гардаг байна. За бид тус замыг хизээ засах боломжтой талаар Дүнжин гаруй худалдааны төвийн удирдлагуудаас тодруулахад за мэдээлэл өгөх албан тушаалтан байхгүй байна гэх тайлбарыг өгч мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Өөрийн эзэмшлийн зам талбайг засварлаагүйгээс шалтгаалж олон нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа. За олон жишээ байгаагийн нэг жишээ энэ байлаа.